За сайн байцгаана уу? Та бүхэндээ амралтын өдрийн мэнд хүргэе. Тун утахгүй хүүхдийн баяр болох гээд бас сурагчдын маань, цэцэрлэгийн хүүхдүүдийн маань зуны амралт эхлэх гээд тиймээ та нар маань бэлгэндээ ямар бэлэг өгөх вэ гэж санаа зовж байвал энэ мэдээлэлд маань анхаарал хандуулнаа. За миний би үлгэрч хүүхэд гэдэг сургалтын хөтөлбөрийг та бүхэндээ санал болгож байна. Тэр үлгэрч хүүхэд гэдэг сургалтын хөтөлбөр маань хөтөлбөрийг маань та 1 сараар, 2 сараар, 3 сараар өөрийн АЧЗ өр хүүхэдтэй авчих боломжтой юм шүү. Хөтөлбөрт маань юу багтсан бэ гэхээр 5 төрлийн зүйл багтсан байгаа. За нэгдүгürt бид нар орой болгон шинэ үлгэртэй та бүхэнтэйгээ уулзна. За тэгээд үлгэрээ ярьж өгцөөраа бид нар яах вэ гэхээр тухайн үлгэрт гарч байгаа үйл явдал тэр ан амьтад байгалийн сонин үзэгдлийн талаар харилцан ярина, асуулт асууна. За мөн тэр үлгэрт гарч байгаа утга санааг сэтгэл зүйн бяцхан зөвлөгөө болгож хүргэн мөн монгол хэлний баялагийг сайжруулах их хэлний мэдлэгийг сайжруулах үндснээс үлгэртэй хамааралтай онцлог, зөөр цэцэн үг, за тэгээд өөр юу ах вэ? Онч мэргэн үг, за хэл зүг энтрийг ашиглаж тайлбарлаж өгөх юм байгаа. За энэ нь бол гадаадд амьдарч байгаа АЧЗ нартаа авчих хамгийн сайхан том бэлэг байх болно. Тэгэхээр энэ хөтөлбөрт хамрагцсанаар таны хүүхэд нэгдүгээрт хэл ярианы чадвар сайжирна, хоёрдугаар харилцах хандлага өөрчлөгдөн, харилцааны чадвар сайжирна. За гуравдугаарт бол бусадтай үзэл бодлоо хуваалцаж сурна, дөрөвдүгээрт сэтгэн бодох, зөгнөн бодох, төсөөлөн бодох чадвар нь сайжирна, бүтээлч байдал нь дээшлэнэ. За мөн танин мэдхүйн чадвар нь дээшлэнэ. За тэгээд харилцан ярилцаж сурна, асуулт сурна, асуултанд бас хариулт сурах ийм чухал сургалт болох юм байгаа. Тэгэхээр миний бие бол ялгаатай хэрэгцээтэй охиноо хүмүүжүүлж явах хоорондоо өөрийн охинд ашигласан тэр хэрэгэлдэг аргуудаа хамтлагцсан туршлагаараа энэхүү сургалтын хөтөлбөрийг боловсруулад тэгээд та бүхэндээ санал болгож байна. Тэгэхээр энэ хөтөлбөрт маань 2 наснаас 12 насны бүх хүүхдүүд маань хамрагдах боломжтой. Зөвхөн яг зорилт бүлэг маань энэ боловч үлгэр тал дургүй хүн байхгүй тийм ээ. Тэгэхээр бүлд ч гэсэн халуун дотн уур амьсгал, бие биенээ ойлгох, бие биенээ мэдрэхэд бас чухал үнэтэй цаг хугацаа байх болно гэж амлаж байна. Хүүхдтэйгээ тоглож явах тоглоомыг тань санал болгоно. Тэгэхээр тэр тоглоом маань яг ямар нэгэн тусгай орчин хэрэгсэл тоног төхөөрөмж шаардахгүйгээр яг халуун бүлээрээ гэр дотор тоглож явах тийм тоглоомуудыг орой болгон нэгийг санал болгох юм байгаа. Тэгэхээр хүүхэд гэдэг бол хүүхдийн хөгжлөлтөд зөвхөн хэл яриа, сэтгэн бодох юу гэдгийг бие бэлтрийн хөгжил гэж харахаас илүү хүүхэд бол бүх зүйлийг тоглоом гэж хардгаар онцлогтой. Тийм учраас тоглонгоо хөгждөг. Энэ сургалтын төлбөрөө 25,555 1 сарынх нь. За 2 сар болох юм бол та төлбөрөө хийгвэл 50,000 төгрөг. За 3 сар нь бол 75,000 төгрөг болох юм байгаа. За 3 сар гэдэг маань 90 хоногийн турш танаа хүүхэд 90 шинэ үлгэртэй, 90 шинэ тоглоомтой, 90 шинэ танин мэдхүйтэй, 90 шинэ бүтээлтэй болно гэсэн. Тийм учраас та маань хүүхэдтэй цаг заваа зарцуулах цаг муутай тийм ээ. За зуны амралтаар ихэнх маань хөдөө гадаа юм уу хаа нэгэн эмээ өвгийнх рүүгээ явуулдаг. Тэгэхээр миний хөтөлбөрт бол ерөөсөө интернет холбогдож байгаа бүхэл газраас холбогдох боломжтой. За би энийг бол онцгойлон гадаадд амьдардаг, гадаадд төрсөн, гадаадд сурч байгаа монгол хүүхдүүдтэй бас эцэг эхчүүд маань авч өгөөсэй гэж хүсэж байна. Учир нь бол тэдгээр хүүхдүүдэд маань яадаг вүлээ монгол хэлээр ярих, монгол хэлийг ойлгохт тийм боломж цаг хугацаа бол хомсхон байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ хос хэл эзэмшиж байгаа хүүхдүүд нэгдүгээрт манай бас зорилттой бүлэг байх нь 2-оос 12 насныхан маань зорилттой бүлэг байх нь мөн хэл ярианы хоцрогдолтой. За тийм хүүхдүүд бас энэ хөтөлбөрийн маань зорилттой бүлгүүд байж болно. За мөн харилцааны хоцрогдолтой тийм ээ. Хүн асуухаар харилцаж чаддаггүй, ярьж чаддаггүй, өөрийгөө илэрхийлж чаддаггүй. За мөн сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүй байгаа хүүхдүүдэд маань зориулагдсан ийм сургалтын хөтөлбөр байгаамаа. Тэгэхээр үлгэр ярингаа, үлгэр сонсонгоо, үлгэрээр бид нар хүмүүжих нь, үлгэрээс бид нар суралцах нь, мөн гэр бүлтэйгээ тоглонгоо бид нар хөгжих нь. Тэгэхээр энэ хөтөлбөрийн маань та нар маань ах トゥ амрагч садан найз нөхөд таньдаг хүмүүстэй бас цааш нь уламжлаад санал болгож өгөөрэй. Тэр бол ялгаатай хэрэгцээтэй хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байгаа ээж тийм ээ. Тэгэхээр манай хүүхд сая 1-р анги бид хоёр 1-р ангиар төгсөж जैन. Тэгээд зуны амралтаараа
агшаан совилал тийм ээ одоо тэгээд хөдөө гадаа явах гадаа дотоодын эмчилгээнүүд бас их сонирхож байгаа. Тэгэхээр одоо энэ одоо эмчилгээнүүдийнхаа зардал мөнгөнд одоо хувь нэмэр оруулах гэдэг энэхүү хөтөлбөрийг одоо санаачилж бий болгож байгаа юм. Тэгэхээр охин маань энэ хөтөлбөрөөр яваад нэлээд хөгжсөн учраас тийм ээ. Тэгээ энэ одоо хөтөлбөрийн үр дүнг одоо амссан ээжийн хувьд бол энэ одоо үр дүн бол баталгаатай учраас та бүхэндээ одоо сургалт олгоод энийг одоо ингээд зарлж байгаа. Тэгэхээр та бол үр хүүхдэдээ гаргах цаг зав маань хомс хүүхдэд үлгэр унших одоо орой ажиллаас ирээд ядраад үлгэр унших одоо зав алгаа гэж бодох юм бол энэхүү хөтөлбөрийг маань аваад хүүхдтэйгээ хамт үлгэрийн одоо сайхан ертөнцөөр аялаад тийм ээ. Тэгээ хүүхдийнхаа хэрхэн хөгжиж байгаа вэ гэдгийг өөрийн нүдээр харахын сайхан таатай боломжийг би танд олгож байгаамаа. За тэгээд минь дэмжиж орж ирсэн одоо хүүхэд гэрүүлийн тоогоор би бас ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдээ одоо энэ хөтөлбөртөө энэ групптэй бол урьж оруулах юм байгаа. Тэгэхээр таны хүүхэд одоо хөгжингөө бас ийм хөөрхөн өхөөрдөм инкрийнхэн одоо тусгай хэрэгцээ хүүхдийн боловсрол танин мэдхүүд бас тус нэмэр болж ингээд сайн сайхан үйлийг одоо хийж хамтдаа бид нар бүтээж байгаа юм шүү. За энийг хэлэхэд бас таатай байна. Тэгэхээр одоо нийгэм гэдэг бол хамтынх байдаг тийм ээ. Тэгэхээр бид нар өөрсдийн одоо ялгаатай өөрийн онцлогоороо энэ нийгэмд одоо хувь нэмрээ оруулж яадаг. Тэгэхээр манай хүүхдүүд маань одоо танай хүүхдүүд маань хамтдаа энэ хөтөлбөрөөр яхаа хөгжихнэ гэж одоо ойлгож болох нэ гэж. За тэгээд хаан банкныхаа дансыг хэлж өгье. Тэгэхээр хаан банкны данс маань хүлээн авагч нь Монголын нар мандах миний би 53 07 733 503 гэсэнд одоо тооцоо дансанд маань төлбөрөө хийгээрэй. Тэгээд та төлбөрийнхаа утган дээр өөрийн гар утасны дугаар болоод энэ хөтөлбөрийг авах хүний Facebook хаягийг одоо маш сайхан алдаагүй бичиж өгөөд за тэгээд миний мессенжерээр одоо төлбөрийн баримтаа илгээгээрэй. Би олбор маань 6 сарын 1-ээс эхлэн 6 сарын 1-ээс эхлээд 8 сарын 31-нд бол дуусах юм байгаа. Би сэтгүүлч бас сэтгэл судлаач хүн. Тэгэхээр хүүхдүүд тэн одоо яг нь хэл ярианы чадвар суулгах тийм ээ. За тэгээд яг нэгтгэн дүгнэх одоо аливаа зүйл задлан шинжилгээ хийх одоо ухаж ойлгох танин мэдэх за энэ чадваруудыг хөгжүүлэхэд бол нэлээд төлхөө анхаарна. Мөн өөрийн одоо сэтгэл мэдрэмжээ тийм ээ. Сэтгэлийн хөдөлгөөнөө хэрхэн удирдах за энэ одоо тал дээр бол бас ингээд бяцхан зөвлөгөө хийгээд зөвлөмжүүдийг өгөөд явчих юм байгаа. За бас одоо энэ 1 сарын хугацаанд бол эцэг эхтэй зориулаад одоо 5 асуултанд танд одоо хариулт өгөх юм байгаа. Тэгэхээр тэр 5 асуулт маань ямар асуулт ахвал та хүүхдээ өсгөж хүмүүжүүл танд тулгарч байгаа. Өөрөө шийдэж байгаа тийм хэцүү асуудлууд тийм ээ хүмүүжүүлэхэд тусарч болно, сэтгэл зүйн хувьд учирч болно тийм үү. Тэр асуудлуудаа та одоо ингээд сургалт эхлээд одоо группт өргөцсөн цагаас эхлүүлээд одоо би нэг пост оруулах юм байгаа. За тэрнийхээ доор одоо өөрийнхөө хүүхдийн одоо насыг хүйсийг бичээд тийм ээ тулгарч байгаа асуудлуудаа бичээд үлдээх юм бол хамгийн олон давхцсан 5 асуултыг сонгож аваад тэгээд тэр асуултаараа би та бүхэндээ бас эцэг эхчүүдэд зориулсан одоо сургалт хийх юм байгаамаа. За ингээд ерөнхийдөө 1 сарын маань хөтөлбөрөөр хүүхэд маань 30 шинэ үлгэртэй, 30 шинэ тоглоомтой, 30 бүтээлтэй тэгээд яхна 5 одоо тийм ээ асуудалт хүүхдийн хүмүүжил тулгарч байгаа 5 асуултынхаа хариултыг олж авах одоо ийм сургалт юм байгаа юм шүү. Тэгэхээр одоо та бүхэн маань энэ сургалтын маань дэмжиж байвал цааш нь одоо шеэр лайк хийхээс гадна бичлэн бас одоо санал болгож өгвөл тэр намайг мэддэг миний сургалтанд сууж исэн миний одоо хинбэ гэдгийг мэддэг хүмүүс маань санал болгож өгвөл гинт одоо 90 хоногийн сургалт гэдээ ярьдаг те тэгээд чанар нь ямар байх вэ гэдээ бас хүмүүс эргэлзэж магадгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр намайг мэддэг хүмүүс маань та нар маань бас амаараа зөвлөд хин нэгний зөвхөн одоо меншн хийгээд орхих биш те зөвхөн өөрийнхөө хуудсан дээр шеэрлээд орхих биш зөвхөн одоо ийм бодитоор одоо дэмжлэг үзүүлээсэ гэж бас хүсэж байна. За ингээд одоо энэ хүн маань одоо ямар үлгэр уншиж яах юм болоо гэж бас намайг мэдэхгүй хүмүүс зөндөө байгаа шүү дээ тийм ээ. Гайхаж байгаа ах. Тэгэхээр эхний одоо та нартаа бас сонирхуулаад нэг үлгэрийг би одоо ярьж өгье. Тэгэхээр энэ үлгэрийн уншсан одоо энэ хөвнөл энэ ирээтэм энэ арга зүгээр бол одоо би цаашид үлгэрүүдээ бол ярих юм байгаа юм. За тэгэхээр үлгэр хэлэх гэж байгаа учраас одоо дүр тойрчээ. Тэгэхээр ер нь бол дүр тойрно гэхээр нэг учиргүй тийм өндөр жүжигчний ур чадвар бас надад шаардаж болохгүй шүү дээ тий. Би ч нь бол жүжигчин хүн биш. Би хэлсэн би бол сэтгүүлч бас сэтгэл судлаач хүн гэж. Тэгэхээр зэрэг нь одоо надаас одоо нөгөө өндөр ур чадвартай сэтгүүл одоо жүжигчний ур чадварыг авахгүй. Гэхдээ би өөрийнхөө хэмжээнд бол өөрийнхөө хүүхдэд бол айгүй тийм жүжиглч одоо үлгэр уншдаг учраас тийм ээ. Тэгэхээр одоо манай хүүхэд танаа хүүхэд хоёр бол одоо юу гэдгийг жүжигчний ур чадварын талаарх ойлголт байхгүй учраас та тэн дээр бити их санаа зовоорой. Тэгэхээр зэрэг нь одоо
Миний ярьсан үлгэр бол танаа хүүхдэд одоо таалагдах бах. Яагаад гэвэл миний охинд маш их таалагддаг учраас би бол итгэлтэй байна. За өнөөдрийн үлгэрээ эхлэе. За өнөөдрийн үлгэрээ эхлэхийн тулд одоо багш нь одоо та нараас нэг онцлог асууна. Тэгэхээр тэр онцлогыг тааж чадах юм бол манай өнөөдрийн үлгэрийн гол дүр маань байх нэ гэж. За мантайсан том биетэй, майг майжгын хөлтэй, бомбгор нэхийдэлтэй, бардам зонтой. Тэр хинбэ? Тэр юу вэ? За дахиад хэлье. Мантайсан том биетэй, майг майжгын хөлтэй, бомбгор нэхийдэлтэй, бардам их зантай. Тэр юу вэ? Хүүхдүүд энэ ямар амьтан бэ? Амьтан байх нь штэ тий. Том биетэй байх нь, майжиг хөлтэй байх нь, бас яах нь үстэй байх нь штэ. Бомбгор нэхийдэлтэй чи үсийг хэлж дээ тий. Тэгээд бардам их зантай. Юм бол юу юм бол? Ямар амьтан юм бол? Мэдээж энэ бол намайг сайн ажиглах юм бол энэ асуултын хариулт байж байгаа. Тийм ээ. Энэ бол хэн бэ? Борхон баавгай байгааз энэ борхон баавгай тухай үлгэр бид нар унших нэ. Тэгэхээр багшд нас энэ бамбрууш байна. Яаж ийна? Том биетэй, майг хөлтэй гэсэн тийм үү? За энэ бамбруушийн талаар бид нар өнөөдрийн үлгэрээрээ яах нь танилцах нэ гэж. За тэгэхээр энэ хөөрхөн бамбруушд юу тохиолдсон болоо? Тэгэхээр баавгай бол яадаг вүлээ? Маш олон янз байдаг штэ тий. Боор байж болдог. Өөр ямар байж болох вэ? Цагаан. Ийм хөөрхөн цагаан баавгай бас байдаг. Цагаан баавгай маань хаана амьдардаг вүлээ? Мөсөн дээр. Тийм ээ, мөсөн дээр амьдардаг штэ. Хүүтэн газар мөсөн туйлд амьдардаг. Тэгвэл бас бидний мэддэг энэ хөөрхөн баавгай бас бий. Энэ баавгай чинь ийм хөөрхөн алга баавгай чинь ганцхан хятад улсад амьдардаг. Юу гэдэг баавгай бэлээ? Хулсны баавгай. Бидний хамгийн сайн мэддэг хулсны баавгай маань Кунфу панда. Кунфу панда маань энэ байгаа ч том бүдүүн гэдэг штэ. Энэ хоёр шиг тийм үү? За гэтэл манай Монгол улсад бас ганцхан манай Монгол улсад байдаг баавгай байдаг. Тэр юу гэж ядчихэ? Чи ямар мондыг юм бэ? Яг зөв хэллээ. Тэр баавгай бол мазаала. Манай говьд амьдардаг тийм ээ. Мазаала баавгай. За бамбрууш хажуудаа барьж байгаа. Баавгайгаа хажуудаа барьж байгаа. За үлгэрээ уншиж өгье. За тэгэхээр үлгэрээ би бол энэ хараа. Дэлхийн шилдэг 100 үлгэр гэсэн энэ сайхан номноос унших гэж байна. Тэгээ баавгайтай үлгэр маань хаана байна? Баавгай сүүлээ алдсан нь. За 254 гэн. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Хуудасныхан тоон 2 5 4 гэж штэ. 254-р хуудас. Вау, 254-р хуудас. За баавгай сүүлээ алдсан нь. За үлгэрээ эхлэе. Эртээ цагт баавгай маш сүрлэг том сагсгар урт сүлтэй байжээ. Тэр сүлэндээ маш их хайртай байж бусад амьтанч баавгай сүрлэг сүлийг үргэлж магтдаг байв. Вау, баавгайтай ямар гоё сүлтэй юм бэ гэд яадаг ахнаа. Амьтад дандаа тэгдэг байсан гэж шүү. Баавгай ч тэр сүлэндээ яадаг байсан гинэ. Хайртай байсан гин. Тэгтэл одоо баавгай ямар сүлтэй бидлээ? Нөгөө урт сагалгар том сүл нь хайцсан болоо. За тэр тухай бид нар яах нь өнөөдрийн үлгэрээрээ үсэх нэ. Гэтэл бидний мэддэг урт том сагалгар сүлтэй амьтан байдаг шүү. Ямар амьтан байдаг лээ? Багшийнх нь хараа хувцсны ийм өнгөтэй. Ямар амьтан билээ? Зүйтэй, үнэг шүү дээ. Үнэг маань яах нь урт сагалгар сүлтэй байдаг тийм ээ. За үлгэрээ цаашаа уншъя. Ганцхан үнэг л урт сагалгар сүлтэй хэрнээ маш дургүй байв. Тэр сүүлээрээ гайхвал бусад амьтдыг өөртөө татаж байгааг төвчж чаддаггүй байв. Баавгайг яагаад төвчгүй байгаа юм бол? Ямар учраас юм бол? Маш их атаархсан биз дээ баавгайд тийм үү? Ганцхан өөрөө сүүлээ гайхуулж авмаар байтал хажууд нь бас яасан бэ нөө? Баавгай сүүлээ гахуулаад тэрийг амьтаж яасан бэ нөө? Магтаад исэн учраас үнийг дургуулсан байх нь тийм ээ? Тэгээд үнэг баавгайг чадхаар шийдлээ. Өвлийн нэгэн өдөр үнэг загасчны барьсан хэсэг загсыг хулгаалan авч нуурын мөсийг хаглан нүх гаргаад хийчихв. Үнийний нүдэл зүв үү? Үнийний үйлдэл буруу штэ. Яагаад буруу илээ?
Бусдын имийг яатсан энэ? Хулгайлчлаа штэ. Тэгэхээр бусдын бид нар таалагдаж болно. Надад байхгүй бусдад байж болно штэ. Тэр тохиолдолд бид нар яадаг вүлээ? Найзаасаа заавал зөвшөөрөл авах ёстой тийм ээ. Бусдын имийг зөвшөөрлгүй аваад дандаа юу болох вүлээ? Хулгай болно. Хулгай чинь муухай үйлдэл тийм ээ. Баавга загсны үнээр аваад тийш очлоо. Баавга үнэхт ямар амттай загснууд вэ гэж хэлэхэд залт үнэг би чамд энэ загсуудыг хэрхэн барихыг үзүүлье гэв. Өлсөн баавгаач толгой дохив. Мэдээж бидэн шиг байгалаас зайсан сагалгаар сайхан сүлтэй амьтад зөвхөн энэ л аргаар загас барьж чадна. Чи ихлээд мөсөн дээр суугаад сүлээ энэ нөхрөө шургуулах хэрэгтэй. Сүлэн чинь загас хүрэх үед сүлээ уснаас татаж гаргана. Тэгээд л загас чинийх болно гэж үнэг хэллээ. Баавгай гайхан. Гэхдээ сүүлэнд маань загас хүрсэн эсхийг яаж мэдэх юм бэ гэж асуухад үнэг би ойрхон ногдож бай. Тэгээд тохиромжтой цаг ирэнгүүт би чамд дохио өгье гэж амлалаа. Өлсөн баавга доошсон хүүтэн ус руу сүлээ дүрлээ. Үнэг нихээ додож магадгүй шүү. Намайг дохио өгөх хүртэл сүлээ гаргаж таталгүй төвчээртэй хүлээгээрэй гэж анхааруулад холхон газар ногдов. За үнэг баавга хуурахтаа юу гэж хэлсэн хөлтүүдээ? Би дохио өгтөл яа гэсэн. Төвчээртэй хүлээгээрэй гэсэн тийм ээ. За. Үнэг хэсэг хугацаанд баавгайг сүлээ усан дүрж байгаа эсхийг харж хэвтлээ. Удсан ч үгүй үүр рүүгээ давхин одож баавгай ганцаар мөсөн дээр суусаар өлтөв. Баавгай үнэгний дохиог хүлээсээр л байлаа. Төдөлгүй нар жаргаж орой боллоо. Хүүтэрч цас хаялж эхлэв. Ядарч өлсөн баавгай мөсөн дээр хэвтээд унтаад өгөө. Дараа өглөө нь үнэг сэрээд тэр одоо хүртэл тэндээ байгаа болов гэж бодоод нуур руу буцан очтол баавгай цасанд хужигтан хэвтэж байлаа. Өөдгөө үнэг түүнийг хараад тохуурхан инээж одоо сүлээ татаарай гэж хамаг чангаараа ойлов. Хөөхий баавгай арайхийн үндийн босоод хартал бахархал болсон сүл нь мөсөнд наалаад үлдсэн байв. Намайг үнэхээр уучлаарай. Би ийм зүйл болно гэж огт бодсонгүй гэж үнэг хашгиран хэлээд баавгайг орхин зогтжээ. Баавгай үнэгний араас зүүцэн харж би чамд заавал хариугч нь өгнөдөө гэд бахираад үлджээ. Түүнээс хойш баавгай богинохон пагдгар сүлтэй болж үнэгэнд маш дургүй болжээ. За үлгэр маань дуслаа. Үнэг яасан? Баавгайг хуураад баавгай нөгөө сайхан том сүлийн ямар болгоцсон бэлээ? Ийм богинохон болгосон гэж шүү дээ, тийм ээ? Тэгэхээр бид нар яах вэ хөөхдөө? Энэ үлгэрээс юу сурч авах нь? Бусдыг хуурч болохгүй, бусдыг бас яах вэ? Гомдоож болохгүй, бусдад хорон муугаар атаархаж болохгүй ахна шүү дээ, тийм ээ? Тэгэхээр бид нар яах нь? Энэ үлгэрээс юуг ойлгож авах нь? Сайнтай нөхөрлөл сарны гэрэл, муутай нөхөрлөл могон хорлол. Баавгай хэрвээ амар аргаар хоол олж идэх гээд тийм ээ. Үнэхт хууртайгаа бол өнөөдөр яах нь? Уут гой сүлтэйг байх байсан биз дээ. Тэгэхээр энэ баавгай маань уул нь ямар амтан бэлээ? Том биетэй, төвчээртэй, найзтай итгэдэг мундаг амтан ч гэсэн арга нь буруутсан учраас л сүүлнээсээ яасан бах нь? Салчсан байх нь штэ. Тэгэхээр бид нар бусдыг гомдоос үлдэл хийж болох нь хөөхдөө. Болохгүй байх нь тийм ээ. Найзыгаа гомдоогоод ийм болгож болохгүй шүү. Тэгэхээр бүгдөө найзуудтайгаа яах нь? Хамтдаа гоё байх хэрэгтэй ах нь штэ тийм ээ. Найрсаг, эвтэй, найртай амьдрч ах хэрэгтэй ах нэ гэж. За ингээд өнөөдрийн үлгэр маань энэ хүрээд өндөрлж байна. Маргаашийн үлгэрээр дахин уулзлаа. Түр баяртай.
За ийм маягаар одоо үлгэр маань явах юм байгаа юм. Тэгэхээр энэ маягаар одоо хүүхдүүдтэйгээ үлгэрээ ярилцсан. За дараа нь яа гэсэн бид нар тоглоом тоглоно тийм ээ. Гэрийнхаа нөхцөлд яг тэр байгаа байран дээрээ ямар тоглоом байж болох вэ? Тэр тоглоомоор танаа хүүхдийн ямар чадамжууд хөгжих үү? За тэгээд тэр тоглоомыг тоглоход юуг анхаарах ёстой гэсэн зөвлөмжүүдийг одоо зааврыг бол оруулж өгнө. За тэгэхээр энэ сургалтаар одоо зөвхөн одоо бага насны хүүхэд гэлтгүү тийм ээ. Нийт гэр бүлийн маань бүх гишүүд яах нь суралцах боломжтой. Тэгэхээр сургалтанд нь хамрагдаад ээж охин хоёрыг дэмжиж дээр нь бас сайн үлсийн аянд маань нэгдээрээ. Тэгэхээр таны хүүхдийн төлсөн төлбөрөөр би бас ялгаатай хэрэгцээтэй хүүхдээ бас яг гэр бүлээ урих юм байгаа. Тэгэхээр нэг гэр бүлийг дагаад нэг ялгаатай хэрэгцээтэй нэг гэр бүл маань бас манай энэ хөтөлбөрийн группт маань яах нь орж ирэх нэ. Тэгээд бүгдөө хамтдаа хөгжицгээе. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр дахиад хэлье. Тэгэхээр сургалтын маань төлбөр 30 хоног буюу 1 сарынх нь 25,555 төгрөг. За энийг бол Хаан банкны 53 07 733 503 гэсэн дансанд хийгээрээ хүлээн авагч нь нар мандах миний бие байх болно. 2 сараар нь хөтөлбөр авъя гэх юм бол 50,000 төгрөг. 3 сараар нь хөтөлбөр авъя гэвэл 75,000 төгрөг. Эсвэл та 5 сарын хөтөлбөрөө дуусгаад 7 сарын хөтөлбөрөө үргэлжлүүлэх гэвэл та дахиад яг 5,555 төгрөгөө төлөөд 7 дугаар сарынхаа хөтөлбөрт хамрагдах боломжтой. Мөн одоо сар болгондоо төлбөрөө төлөөд байх боломжтой. За ийм одоо хөтөлбөр байгаа шүү. Тэгэхээр бүгдөө хамтдаа энэ зуныг хүүхдийнхаа одоо сэтгэл зүй, за тэгээд танин мэдхүү, харилцаа, хэл яриа энэ бүхэнд нэг одоо ямар нэгэн хөгжил дэвшил авчирсан одоо ийм сайхан зун байх байсаа гэж одоо хүсье. Тэгээд тийм зун байлгаж чадна гэдэгтээ би бас та бүхэндээ амлаж байна. Яагаад гэвэл энэ хөтөлбөрөөр миний охин хөгжиж чадсан учраас тийм ээ бидний хүүхдүүд бас хөгжиж чадна гэдэгт би итгэж байна. Та бүхэндээ баярлалаа.